2025-аас 2026 оны хичээлийн жилийн 9-р зорилтын хүрээнд төрийн болон төрийн бус өмчийн 45 цэцэрлэгийн 184 ахлах бэлтгэл бүлгийн 4600 гаруй хүүхдэд хэрэгжүүлэн ажиллаж байна. Сургалтын хөтөлбөрийн агуулгыг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн сонирхолтой байдлаар хүүхэд өөрөө бүтээлчээр оролцох, туршин суралцах, сургалтын аюулгүй орчинд зөв дадал эзэмшсэн чадамжаа амьдралд хэрэглэх зорилготой олон үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилласан билээ. Жишээлбэл, Чингэлтэй дүүргийн 9-р цэцэрлэг нь багш, ажилтан, эцэг эхийн хамтаар хийж хэрэгжүүлсэн дараах ажлыг онцолж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдал, газар хөдлөлт гамшигын нөхцөл байдал, галын аюулгүй нөхцөл байдлын үед хэрхэн өөрийгөө болон бусдыг хамгаалах, туслах, анхан шатны тусламж үзүүлэх, сэтгэл зүйн хувьд бэлэн байх, мэдлэг чадвар, дадал хөвшилтэй болох гэж шаардлагатай сургалтын хэрэглэгт хүн орчныг бүрдүүлж, дадлага сургалт үйл ажиллагааг явуулж байна. Гамшиг аюулгүй байдлыг бичлэгээр үзүүлж, аюултай нөхцөлд өөрийгөө хамгаалах, бусдад туслах, аюулгүй газарт хүргэх, эмнэлгийн анхан шатны тусламж хүргэх зэрэг ойлголтын талаар ярилцах, холбогдох сургалтын дидактик материалаар дамжуулж, гүнзгийрүүлэн мэдүүлж, сургууль дадлагыг хийсэн. Эдгээр үйл ажиллагааг боловсролын ерөнхий газар, нийслэлийн боловсролын газар, онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн 9 дүүргийн мэргэжлийн боловсролын бүлгийн гишүүн, Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багшийн туслах нарт нийт 6 удаагийн давтамжтайгаар үзүүлэх ажлыг явуулж, арга туршлагаа хуваалцсан. Энэхүү дадлага сургалтыг явуулснаар хүүхдийн хувьд аюул ослын үед зааврыг дагаж мөрдөх, тэмдэглэгийг таньж хэрэгжүүлэх, хамтын харилцаанд суралцах, бие биедээ туслах аргад суралцах, эцэг эхчүүдийн хувьд гамшиг эрсдлийг даван туулах, мэдлэг ойлгохтой болох, бэлэн байдлыг хангах, гэр бүлийн үүрэг хариуцлага ухамсарлах, хүүхдийн мэдлэг чадвар хандлагад дэмжлэг үзүүлэх. Багш нарын хувьд хүүхдэд мэдлэг ойлголт, чадвар олгох, сургалт үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах чадвар агсан. Эцэг эх олон нийтийн оролцоог хангах, хүүхдэд дэмжлэг үзүүлэх ур чадвар, арга зүй зэрэгт үр дүн ахиж гарсан.